За эзний өдрийн мэнд 2025 оны хамгийн сүүлийн хүндэтгэл мөрөглийн цуглаа өнөөдөр болж шүү дээ. За өнөөдөр хамтдаа Иохан номын 21 дэх бүлгийн 1-ээс 14 дэх шил дээрээс хамтдаа судлая. Иохан 21. Бид чинь 1-р Иоханоос явуулсан шүү дээ. Өнөөдөр бол зүгээр шууд Иоханоос явж байгаа шүү. За. Өнгөрсөн 7 хоногт 9 бүлгийнхаа уулзалтыг хийгээд өнгөрсөн биш тэрний өмнөх 7 хоногт юм. 9 бүлгээр уулзж байхдаа яг тухайн өдрийн сэдвтэй холбоотой нэг хэдэн асуултуудыг би асуугаад нэлээд ярилцсан бохгүй юу 9 бүлгийнхэнтэй. Манай 9 бүлгийн хүмүүсээ санаж байгаа. Мартаж байгаа шүү дээ. 2025-2024 онтой харьцуулбал ер нь таны хувьд ямар хуу жил болж өнгөрөв те? Ямар сайн зүйлс, амжилттай зүйлс одоо та амьдралдаа хүлээж авав эсвэл олов одоо гийгүүлв гэдэг ч юм уу. Ийм их асуултыг асуусан. Яг 9 бүлгийн гишүүд маань ерөнхийдөө 24 онтойгоо харьцуулах юм бол Бурхны ивэл нэгүсэл дүүрэн байлаа, залбирлуудынхаа хариултыг ингэж авсан байна, тэгж авсан байна гэдэг ч юм уу те. Ер нь бол харьцуулах юм бол ахилт байна гэсэн ийм зүйлүүдийг ярьж байгаа. Харин 2026 онд та яг юу хүсэж тэмүүлж байна? Таны хувьд хамгийн чухал зүйл чинь юу вэ гэдэгтэй холбоотой асуултыг асуух үед тэр нэлээд их бодож байгаа юм. За юу лээ? Одоо нэрийн 26 онд яг юуг чухалчлах вүлээ, яах вүлээ, ийх вүлээ гэсэн юм олон бодлуудыг бодоо. Тэгээд өөрийнхөө хариултуудыг ер нь хэлж ирсэн. Заримдаа бид өөрсөд минь Бурхан маш олон гайхалтай зүйлсүүдийг хэлж, ойлгуулж, мэдүүлж, өрөөж өгсөн байдаг. Ер нь бол бид эргээд ингэж тунгаан бодоод нэрээ яг Бурхан миний амьдрал юу хийчихв гэдгийг эргэцүүлээ бодох юм бол олон сайн зүйлсүүдийг хийсэн байгаа. Ер нь одоо та нар ч гэсэн бодоорой. 2025 оны үед таны хувьд ямар жил байсан бэ гэж. Олон сайн зүйлс таны амьдралд бол өрнсөн байх яг Бурхны ивэл нэгүслийн доор. Заримдаа яг ийм олон гайхалтай зүйлсүүдийг бид нар амьдралдаа мэдэрч, ойлгож ухаарч эсвэл Бурхнаас хүлээж авсан хэрнээ заримдаа цаашдаа бид нар яах вэ гэдгээ бодохгүй эсвэл яг тэн дээрээ жоохон алдаатай ч юм уу тийм байх гэдэг ерөнхийдөө бол. Цаашдаа би яг юу хийх юм бэ гэж. Хэдийгээр хувьд л одоо 2025 он дууслаа. 26 онд та яг юу хийхийг хүсэж байна? Эзэн танд яг бас юу хийгээсэй гэж хүсэж байна? Эсвэл зүгээр ингэж бодож байна. Таны амьдралын хувьд 2026 онд хамгийн чухал нэгдүгээр тавих зүйл тань юу вэ гэдэг тухай бодож эргэцүүлэх хэрэгтэй болж байгаа. За би энэ Иохан 21 дэх бүлгийн 1-ээс 14 дэх эшлэгийг та нарт уншиж өгье. Энэ дээр шавнартай холбоотой ялангуяа одоо юу гэх вэ? Есүс Христ үхлээс дахин амьлсны дараа шавнар яг ямар байсан юм бэ? Харин эзэн тэднийг яг ямар байгаасаа гэж бас хүссэн юм бэ гэдэгтэй холбоотой зүйлийг 21 дэх бүлэг өгүүлдэг. Тэгээ би 21 дэх бүлгийн эхний 14 эшлэгийг та нарт уншиж, та нар дагуулаад хараарай. Түүнээс хойш Тибер тэнгисийн хаваар өөрийгөө шавнартаа дахин харуулв. Тэр өөрийгөө ингэж харуулжээ. Симон Петр, ихэр гэгддэг Томас, Галилийн Канагийн Натанаил, Зебедийн хөвгүүд бас түүний шавнараас 2 өөр хүн цугтаа байв. Симон Петр тэдэнд "Би загас барихаар явлаа" гэхэд тэд "Бид ч бас чамтай хамт явъя" гэд завиндаа сов. Тэр шөнө тэд юу ч барьсангүй. Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавнар нь Есүс гэж таньсангүй. Есүс тэдэнд "Хүүхдүүдээ, та нарт идэж их юм байна уу?" гэхэд тэд "Алга" гэлээ. Есүс тэдэнд "Завныхаа баруун талд тороо хай. Тэгвэл та нар олно" гэв. Тэд тороо тийш нь хайсанд маш их загас торонд нь орсноос болоод татаж чадхааргүй болжээ. Тэгтэл Есүсийн хайртай шавн Петрт "Энэ чинь эзэн байна" гэлээ. Симон Петр "Энэ чинь эзэн байна" гэхийг сонсмогц нүцгэн байснаа гадуур нөмргөө бүсэлж тэнгис рүү үсрэн оров. Харин бусад шавнар нь эргээс холгүй 200 орчим тохой зайтай байсан тул дүүрэн загастай тороо чирсээр жижиг заваар ирлээ. Тэд газар дээр гараад модны нүүрсний гал дээр нь байх загсыг болон талхыг харав. Есүс тэдэнд "Сая барьсан загснааснаа хэдийг аваад ир" гэлээ. Симон Петр авчирч 153 том загсаар дүүрэн тороо газар дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа. Есүс тэдэнд "Наашир өглөөний хоолоо идцгээе" гэхэд түүнийг эзэн мөн гэдгийг мэдж байсан шавнараас "Хинэнч та хинбэ" гэж асууж зүрхэлсэнгүй. Есүс ирж талах ба загсыг тэдэнд өгөв.
Энэ бол Есүс үхэгчдээс амьлуулагдсныхаа дараа шавнартаа өөрийгөө харуулсны 3 дахь нь байсан юм а гэсэн байна. Амен. Бид нар яг энэ хэсгийг харах юм бол Есүсийн шавнар одоо хамтдаа Галил нуурын ойролцоо. Яг хоо тухайн газрыг харах юм бол Тибер гэсэн тэр хот Тибер нуур гэж нэрлэгдэж байгаа тийм. Тибер нуурын ойролцоо шавнар нь байсан харагдаж байгаа. Есүс харин тэдэнтэй хамт байгаагүй. Тэгээ бид нар Есүс Христ үхлээс дахин амьсны дараа Есүс шавнартайгаа үргэлж хамт байх биш, үе үе тэднэртэй очиж уулзаж хамт байсныг 20-21 бүлгээс бид нар харж болдог Иохан номын. Яг энэ үед яг шавнар болохоор Есүстэй хамт байгаагүй бөгөөд тусдаа хамтдаа байцгааж ирсэн. Тэгээ Тибер нуур гэж. Бид нар Галил нуурыг л янз янзын нэрээр нэрлээд байгааг бид нар мэдж байгаа тийм. Галил нуурыг Тибер нуур, Генесарет нуур, хуучин гэрээний номнууд зарах юм бол Хенерит нуур гэдэг ч илүү тийм. Янз янзын нэрээр нэрлэж байгаа. Тухайн үеийн одоо юу гэх вэ? Галил нуурын иргэн одоо айл нэг хот нь одоо хэр зэрэг одоо хүчтэй чухал хот болж ирснээс хамаараад тухайн бүс нутгийн хүмүүс тэр нуурыг янз янзаар нэрлэж ирсэн гэсэн утгатай. Яг энэ Иохан номыг бичсэн үеийг бид нар бодох юм бол манай эртний бараг 90-ад оны үе шүү дээ. Есүсийг үхээд дахиад дээшээ амьсан, дээшээ олсноос хойш бараг 50-60 жилийн дараах үйл явдлын тухайд ер нь бол гарч байгаа. 50-60 жилийн дараах энэ загтлыг бичиж байгаа. Нэгсэндээ 50-60 жилийн өмнөхийг бичиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ яг энэ Иоханыг загтлаа бичиж байгаа үед тэд нэр ямар тааж Галил нуурыг Тибер нуур гэж нэрлэдэг байсан харагдаж байгаа. Тибер яг тухайн иргэн Тибер хот нэлээд одоо Ромын одоо хувьд бол нэлээд чухал тийм хот болж исэн гэж үзэж байгаа учраас тэгж нэрлэж исэн гэж үзэж байгаа. Яг Есүсийг амьсны дараа шавнар тэр байхад Галил нуурын иргэд үе Тибер нуурын иргэдэр байж байхад яасан гэхэлэр шавнарын нэг нь тэгээ бидний мэдгтэй Петр юу гэж хэлсэн гэхэлэр хэсэг шавнарын хамт байгаад би загас барихаар явлаа гэж хэлсэн. Загас барихаар явлаа гэж. Тэгээ бид нар сонирхолтой та нар бодоод үзүүр төсөөлөд үзье. Ингээд одоо тухайн үеийн нөхцөл байдлыг. Есүс Христ маш олон гайхамшгуудыг үйлдсэн. Шавнартайгаа хамт 3 жил одоо дагалдуулж амьдрахдаа олон гайхамшигт үйлдэлүүдийг, үйлсүүдийг хийж, өвчтнүүдийг хийлгээ маш олон гайхалтай зүйлүүд хийсэн. Тэгээд зогсохгүй яг тухайн нөхцөл байдал яг энэ шавнарын одоо байгаа энэ цаг үеэс 2-7 хоногийн өмнө бүр илүү гайхалтай үйл явдал болсон нь Есүс үхээд яасан. Амьлсан үйл явдал болсон. Амьлсан үйл явдал. Тэгээд зогсохгүй бүр яг Есүс Христ амьлсныхаа дараа шавнартайгаа нөгөө өрөөнд ингээ хамтдаа нөгөө юдэчүүдээс айгаад хороо хаалгаа цойжлоод шавнар хамтдаа байх дунд нь зогсоо тий би бол Есүс байна гэж хэлээд уулзаад амар амгалан та нартай хамт байх болтгоо гэдэг бүр гайхалтай зүйлсүүдийг үлдчих. Олон гайхалтай зүйлсүүдийг Есүс үйлдсэн, хэлсэн. Тэгээ бүр үхлээс амьлснаа хүртэл тэдэнд маш тодорхойгоор 2 удаа илчлэн харуулад харин энэ удаад бол 3 дахь нь болсон гэж хэлж байгаа. 3 дахь нь. Тэгээ би өмнөх хам сэдвийг харах юм бол ингэж хэлж байгаа тийм. Иохан номын 20-ын 30 дахь эшлэлдэр яг өмнөх хэсгийг харах юм бол мөн энэ номонд бичигдээгүй өөр олон тэмдгийг Есүс шав нарынхаа өмнө үйлдсэн юм. Харин эдгээр нь Есүс бол Христ Бурхны хүн мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд итгэснээрээ та нар түүний нэрээр амьтаа болох болно гэж. Иохан загтлынхаа нэг зүйлийг хэлж байна. Маш олон гайхалтай зүйлсүүдийг Есүс үйлдсэн. Тэдгээрийг нь бичих юм бол яг уу бүр амар зузаан ном болно гэж магадгүй. Дуусахгүй олон гайхамшгүүдийг үйлдсэн гэж. Есүс маш олон гайхамшгуудыг үйлдсэн байх үед шавнар яасан. Петр юу гэж хэлсэн? Юу гэсэн гэхлээр би явж загас барилоо гэж хэлж байгаа. За би явлаа загас барилоо гэж. Яг бид нар ингээд нэг талаас нь харах юм бол уг нь амьлсан Есүс Христийн дагалдагчдын хийх ажил арай өөр зүйл байх ёстой биш үү гэж магадгүй бодож байна. Түүний үхэл амьдлын тухай тунгаглаж явах ёстой биш үү? Тэ? Гэтэл энэ шавнарыг харах юм бол би загас барилоо гэд буцаад хуучин амьдралынхаа хэм маяг руу явж байгаа ийм дүр зураг харагдаж байгаа. Яг олон хүмүүс яг энэ хэсгийг хараад харж гин үү? Шавнаристаа итгэлгүй байсан байна. Тэд нар буруу зүйл хийсэн, хуучин амьдралгаа эргэж гинэ гэж шууд шүүмжлэх тал руу очдог. Буруутгах тал руу очдог гэсэн үг. Тэд нар ингэхсгүй байсан юм. Есүсийг дагах хэрэгтэй байсан гэдэг ч юм. Тэгээ бид нар дахиад яг шавнарын оронд өөрсдийгөө тавих юм бол яг ямар нөхцөл байсан юм бэ гэж. Нэг талаараа тэд нар олон гайхамшгуудыг үйлдсэн. Гэхдээ бүр
заримдаа яг энэ нөхцөл байдлыг харах юм бол бүр ингээд тэдний сэтгэл хөдлөл ч юм уу мэдрэмж нь бүр ингээд нэг бол дээшээ тулаал, нэг бол доошоо яваал яг юу болоод байгааг ойлгохгүй нэлээд хэцүү байдалд очсон байсныг бид нэр харж болж байгаа. Есүс нөгөө дагалдаж явсан хүнийг нь барайл, ташуурдаал, бүр аимшигтай болгоод цовдлоод бүр маш их уугаа шууд байгаадсан. Дээрэс нь гинтгэн л нөгөө аимшигтайгаар үхлийг үдсэн Есүс Христ тэдний дунд гарч ирэл би байна гээл ингээл хурам муруугаа үзүүлэл би хаагаа атгуулж матгуулаад янз янз баярлуулаад ч юм уу тий шокийн байдалтай явж байгаа. Тэгээ яг зарим тайлбар номдор юу гэж хэлж байгаа гэхээр яг шууд шүүмжлэхийн оронд тухайн үеийн нөхцөл байдалд бид нөр өөрсдийгөө тавьж үзэх юм бол яг нөхдүүд цаашдаа яг яах вэ гэдэг тухай тийм ч их бодолтой байгаагүй хаа гэж. Амьдсан Есүс Христэд амьлчлаа. Одоо цаашдаа бид яах ёстой юм бэ гэж бодох биш. Зүгээр л бодогдсон зүйлсээ хийсэн. Тэдний хувьд бол чаддаг, мэддэг зүйлс рүүгээ буцаагаад очсон гэсэн утга нэг талаараа. Бид нар заримдаа яг ийм байдалд очдог. Есүс Христийн олон гайхалтай зүйлсүүдийг мэддэг, мэдсэн, мэдэрсэн, ойлгосон, харсан. Гэхдээ заримдаа яг цаашдаа бид яах ёстой вэ? Би яг юу хийж амьдрах ёстой юм бэ? Миний амьдралын өдөр хоногуд би юуны төлөө өөрийгөө зориулах ёстой юм бэ гэдгийг тэгтлээх бодохгүйгээр заримдаа зүгээр л өнөө маргаашийн нөхцөл байдалдаа автаад өөрсдийнхөө хийдэг зүйлийг л хийдэг, чаддаг зүйлээ л хийдэг, хийхийг хүссэн зүйл рүү явдаг. Шамрын хувьд л яг ийм зүйлд тэд нэр тулж байгаа тийм яг Петр тийм за би загс барилаа өгч. Загсаа бай. Ер нь чаддаг юм аа хийдэ өгч. Магадгүй Шамрын хувьд яасан гэхэлэр Есүс Христ авралын ажлыг аль хэдийнэ гүйцэлдүүлсэн. Тэ? Хүндрэлтний авралыг одоо гүйцэлдүүлчихлээ шүү дээ одоо магадгүй. Тийм учраас би миний хийх юм гэж юу байх вэ? Би өөрийнхөө юмыг л хий. Бүх юм дууссан одоо гэж магадгүй бодсон ч байж болно. А гэхдээ тэд нэг зүйлийг орхитуулсан. Есүс Христийн одоо үхэл болоод амьлалт нь бүх зүйлсийг дуусгах мэдээж авралтай холбоотой ажлыг тэр чигтэн дуусгасан. Гэхдээ дахиад нэг зүйлийг эхлүүлж байгаа. Тэр нь юу гэхээр Есүс Христэд итгэсэн хүмүүс зүгээр л байх биш харин бусад хүмүүст авралын үгийг дамжуулахын төлөө, бусдыг дагалдуулахын төлөө яах вэ гэхээр Есүс Христтэй хамт байх замаар хаанчлалын ажилд үүрэг ройлтой байх ёстой гэдгийг л мартсан нэг талаараа магадгүй. Харин Есүс ямар Шавнарын дэгээ явах үед араас нь очиж байгаа тийм очоод тэднийг буцаагаад үйлчлэлд нь сэргэн одоо томилж үйлчлэлд нь харуулахыг зорж исэн харагддаг ерөнхийдөө бол. Тэгээ бид нар хэлж байгаа тийм бид нар Есүс Христийн олон гайхамшгуудыг мэдсэн, мэдэрсэн, ойлгож харсан. Гэхдээ буцаад хуучин амьдралынхаа хэв маяг руу алхаж яваан биш үсттэй. Эргэж яваан биш үсттэй гэдгийг нэг талаараа бас эрэх зүйлийг тунгаан бодож бясалгах хэрэгтэй болж байгаа. Би яг хаана явж? Яг Христэд итгэсэн миний амьдрал өмнө нь ямар байсан тэрнээсээ өөрчлөгдсөн юм уу? Эсвэл яг буцаад л өмнөх амьдралын хэм маяг руугаа очсон байна уу юу гэж бодох хэрэгтэй болж байгаа. Мэдээж Христийг дагсан хүмүүс яг Христ өөрсдөд нь яг үгүй дуудлага өгсөн бол хаанчлалын төлөө үйлчлэх, амьдрах, гэрчлэх, тунхаглах дуудлагыг өгсөн бол тэрнээсээ эргэж буцаж болохгүй ерөнхийдөө бол. Үргэлж тэрнийхээ төлөө амьдрах хэрэгтэй болдог. Түүнээс биш би аврагдсан юм чинь одоо бүх юм болчлоо. Одоо би өөрийнхөө юмыг л хий гэдэг ийм сэдэлтэй, ийм хүсэл тэмүүлэлтэй байх нь тийм ч зөв биш гэдгийг бас нэг талаараа шамнар ойлгох хэрэгтэй болж байгаа. Есүс Христийг дагалдаж байгаа хүмүүсийн хувьд. Есүс Христэд итгэсэн та бидний амьдралын одоо туйлын зорилго юу юм бэ ах дүүсэй гэж. Туйлын зорилго юу юм бэ? Хуучин амьдралаа болоод одоо шинэ амьдралын дагуу буюу Христийг дагаж амьдрах тэр шинэ амьдралын хэм маяг юу юм бэ ах дүүс. Юуны төлөө бид зорж байгаа юм бэ гэж. Тэгээ товчхондоо бол хэлж байгаа тийм мэдээж агуу захирамж энэ тухай бид нар ярьж болно. Агуу тушаалын тухай ярьж болно. Бурхан эзнээ бүх зүрх сэтгэлээрээ хайрл. Тэгээ бие биенээ хөршөө өөрийн хайрл гэх. Тэгээд тэгэхэд яг Иесусийн яг дээш өргөдөхөөс өмнө шавнартай бүр онцгойлон загсныг захиас бол юу гэхээр агуу захирамж байгаа шүү дээ. Агуу захирамж. Иймээс та нар явж бүх үндэстнийг дагалдуулагтун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд за харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж хэлсэн. Энэ зүйлийг бидэнд одоо юу гэх вэ? Бид зүрх сэтгэлдээ нэг талаа ингэж хүлээж авах хэрэгтэй болж байгаа. Энэ бол Христ Есүс Христ дагалдагчдаа буюу тухайн 12 шавьд
12 шавьтай хамт байсан бусад дагалдагчид тий. Тэгээ өнөөдөр та бидэнд өгж байгаа туйлын одоо хамгийн том чухал зорилго юу гэв? Дуудлага баг. Тэгээ бид нар бодох хэрэгтэй. Яг энэ дуудлага буюу энэ хараа зорилго ирэх 2026 онд байх уугүй юу? Эсвэл загасчлах уу гэж байна. Загасчлах уу тий. Петртэй адилхан за би явж харил. Би загас барихаар явлаа гэж хэлэх үү гэж. Тэгээ энэ хэлж байгаа үг сонирхолтой санагдаад байгаа нөгөө бүхэл бүтэн одоо 2 3 жилийн ингээд Есүсийг дагаал эцэст нь хэлж байгаа үг нь за би загас барихаар явлаа гэж. Нөгөө та нар нөгөө Forest Camp киног мэдэн шүү дээ. Тэд нэр 3 жил 2 сар ингээд тасралтгүй гүйдэг үстэй нэг хэсэг дээр нь гүүгээл хийдэг. Яг юуны төлөө гүйдэг аа мэддэг. Амар олон дагагч магч гарч ирэл гүйжээс. Тэгэл нэг зогссон. Би жоохон ядраад байна. За харилаа гэж байгаа юм шиг. Тэгэхээр бид нар Есүс Христийг дагаад түүнийг одоо хэдэн жил дагсан байх вэ? 2 жил, 3 жил, 5 жил, 10 жил. Тэгээ эцэст нь за би буцлоо гэж хэлж байгаа ийм байдалтай явж гинөө. Эсвэл үгүй би таныг үргэлжлүүлэн дагаж таныг тунхагласаар би агуу захирамжийг биелүүлэхийн төлөө өдөр хоногудаа би зориулах болно гэж хэлж байгаа юу? Бас бодох хэрэгтэй болж байгаа. Бид нар заримдаа Есүс Христийг дагаж байгаа амьдралаасаа эргэхэд зарим шалтгаанууд бидэрт мунддаг. Зарим тодорхой шалтгаанууд гарч ирдэг. Яг Есүс Христийг дандаа дагаж явах амьдралаас эргэх тухайрах юм бол шүү дээ. Заримдаа бид нар зүгээр л яг өнөө маргаашийнхаа үндсэн буюу хэрэгцээгээ хангахын төлөө заримдаа Есүс Христээс холдож өнөө маргаашийн зүйлд илүү их цаг зарцуулж магадгүй амьдрдаг гэсэн үг. Заримдаа Есүс Христийн өмнө хийсэн алдаа оноо гин буруутай байдлаасаа болоод яг за би ер нь бүтэхгүй юм байна дөө ер нь зүгээр л би хуучин хүнээрээ л явъя те чаддаг гэдэг мал хий магадгүй тэгээд буцаад ирэх хуучин амьдрал руугаа орох юм хүсэл байдал очдог гэж. Тэгээд бид нар яг нэг зүйлийг ингээд яг энэ текст яг энэ өнөөдрийн уншсан текстийг өмнөх хам сэдв өмнөх бүлгүүдтэй бас дараагийн бүлгүүдтэй ингээд харьцуулаад ингээд харах юм бол Петрийг бод нэг талаас нь ойлгох хэрэгтэй болдог. Петр яагаад ингэж хэлэх болсон юм бол гэж шууд шүүмжлэхээс илүүгээр. Петр яасан гэхлээр яг энэ өмнөх хэсгүүдээр Есүсийг 2-7 хоногийн өмнө гэсэн үг шүү дээ. Яг энэ өнөөдрийн нөхцөл, яг энэ түүхэн нөхцөл байдлаас 2-7 хоногийн өмнө Есүсийг загалмаад цовлогдох гээд явж байхад Петр яасан бэлээ? 3 удаа Есүсийг яасан? Үгүйсгэсэн. Маш их ичгүүр тээж байгаа магадгүй. Би Петрийн оронд өөрийгөө явах юм бол Есүсийн нүд рүү нүүрлийг эцэлж харах чадахгүй тийм байдалд очиж байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэгээ тийм нөхцөл байдалд Петр бүр ингээд магадгүй бууж өгч байгаа юм шиг эсвэл тэ ингээд болий гэж байгаа юм шиг за би өөр загас барилаа гэдэл ингээд явж байгаа юм харагдаж байгаа. Нилийн жоох өрөвдөлтөө юм шиг тэ хэцүү. Бүр сэтгэл санаа бүр ингээд давс унтсан. Шалтаа унтсан. Харин яг өнөөдөр буюу энэ нуурын иргэн дээр Есүстэй уулзах өдрийг хүртэл Петр яасан гэхлээр Есүстэй яг нүүр тулан ховчлон уулзааг харагдаж байгаа. Уулзааг. Уучлаарай би ингээд таныг үгүйсгэсэн те. Яг та намайг үгүйсгэн 3 удаа үгүйсгэн гэж хэлсэн. Яг тэр чинь болцсон. Намайг уучлаарай би ямар нүгэлтэй хүн юм бэ гэж ерөөсөө тийм яриа болоогүй харагддаг. Харин нөгөө талаар Есүс Христ ингээд өөрөөс нь ингээд холдоод магадгүй хуучин амьдрал руугаа эргээд очих гээд явж байгаа. Яахаа мэдэхгүй байгаа. Петрийг аль хэдийнэ мэдж байгаа учраас араас нь явж очиж байна. Тэ? Араас нь явж очоод түүнээс Есүс ерөөсөө хатуурхаагүй. Чи намайг 3 удаа үгүйсгэсэн. Чи өөрөө ирж надтай яриарэ. Чи өөрөө ирж надхаа улайгаараа. Тэгвэл би чамайг хүлээж авна маа гэсэн. Ерөөсөө ийм болцолтой Есүс хэлээгүй. Есүс Петрийг болоо Шамрыг биднийг нүгэлтэй алдаатай, гимтэй буруутай, тэгээ буруу замаар бодоод идэг. Магадгүй бүгдийг мэднэ. Ер нь бол. Тийм учраас өөрөө алхам хийгээд араас нь очиж байгаа ийм үйл явдал энд болж байгаа. Тэгээ бид нар бодох хэрэгтэй. Өнгөрсөн 2025 онд бидний хувьд эзнээс өрөөлгсөн олон сайхан зүйлс байгаа бах. Гэхдээ тийм юм байсаар байхад бид нар заримдаа яах вэ? Магадгүй Петртэй адилхан Есүсээс нүур буруулсан, үгүйсгэсэн, тэ? Яг итгэгч хэрнээ итгэгч биш юм шиг хаашилсан. Тэ? Тийм өдөр хоногуд бидний дунд байсан л баг. Гэхдээ эзэн мэднэ бүгдийг мэднэ. Эзэн юу өгснөө, яаж ирүүлснөө мэднэ. Бас та бүгдийг хэрхэн алдаж онж байгаа бүгдийг мэднэ.
Тэгээд таны сэтгэл зүй сайн байгаа юу, муу байгаа юу, итгэлийн амьдрал чинь гондуу байгаа юу, амжилттай үгүй бүгдийг мэднэ. Гэхдээ эзний болцолгүй хайр яадаг вэ гэхээр явж чад зүрхий чинь тогшдог. Хей. Би чиний төлөө өргөлж байдаг штэ гэдэг ийм зүйлийг л Иесус нэг талаараа бид нар дандаа хэлдэг штэ Библийн үгээрээ, өөрийнхөө шууд хэлж байгаа үгээрээ. Тэгээд дагалдагчтай харилцаж байгаа өнөөдөр энэ харилцааны хэм маягаараа ч юм уу тий. Янз янзын зүйлээр бид нар хэлдэг. Эзэн биднийг харилсан бол, биднийг өөртөө дуудсан бол хизээч яг уу. За болио чи арай өөр хүн байсан юм биш үү гэж юм уу. Чи биш байсан юм байна гэж хэлдэггүй. Эзэн таныг дуудсан бол үргэлж яг уу. Та алдчихсан ч гэсэн араас ч очоод таныг сэргээн шинжилгээг буюу буцаагаад хаанчлалын үйлчлэл таныг тохон томлохыг үргэлж хүсдэг тийм эзэн байна нэг талаар. Тэгээ Петрийн хувьд хэлж чинь тийм Петр зүгээр л за би яв загас барилаа гэж хэлсэн. Тэгээд түүнийг зарим одоо юу босод 6 шавнар дагалдсан байгаа шүү дээ. Ямар нэгэн зөвүүл асуухгүйгээр хүү чи ингэхэн зөв яа наадах чи юу хэрэгтэй юм уу юу л ихлэ Иесусээс асуув. Юм юусоо байхгүй тийм тайлбар мэл. Зүгээр л за бид ч гэсэн чамайг дагаад явчихъя гэж дагаад явсан. Тэгээд бидний заримдаа одоо юу шийдэх шийдвэр үйлдэл энэ болгон чинь яг эргэн тойрны мань хүмүүс заримдаа сайн муу айлын талаараа нөлөөлж л байдаг, дагуулж л байдаг гэдгийг бид нар бас нэг талаараа бодох хэрэгтэй болж байгаа. Петрийн хувьд 6 хүнийг дагуулад нөгөө 6 дагъя гээд долуулаа нийлж яваад загсанд явсан. Тэгээ загсанд яваад шүнжэнгөө загс барих гэж үзэж байгаа шүү дээ. Тэгээ яасан үүр цайх болсон. Тэд нар юу ч бариагүй гэж. Харин яг энэ нөхцөл байдалд ирэг дээр нэг хүн харагдаж байгаа. Тэгээд яг энэ шавнырын хувьд бол тэрийг хараад Иесус байна гэж бол хэлээгүй. Эсвэл 8 дахь дагалдагч байна гэж ерөөсөө хэлээгүй те мэдээгүй. Хэн байгаа юм болоо гэж бодсон магадгүй. Тэгээд яг энэ нөхцөл байдалд Иесус яасан гэхлээр хүүхдүүдээ гэж асууж байгаа. Хүүхдүүдээ та нарт идчихэн байна уу гэж. Бас сонирхолтой асуултыг асууж. Байхгүй байгааг нь Иесус бол мэдж байгаа шүү дээ. Өөрөө мэдж байгаа. Гэхдээ асууж байна. Хүүхдүүдээ та нарт идчихэн байна уу? Нөгөө хэд нь яасан. Нэлээд нэг урт мартын тайлбартай шалтгаан малтгаан яриаггүй те. Алгоо гэлт. Гой хэлж байгаа байхгүй юу? Алгоо гэж. Харин Иесус цааш нь юу гэж хэлсэн гэхээр завныхаа юу лээ? Баруун тал руу нэг хаяад үзээд гэж. Тэгэх юм бол барина. Тэгээ харин энэ нөхцөл байдал яасан гэхээр шавнар бид нар шүнжин барих гад ордлоо барилаа гэж янз янзын шалтгаан тоожоогүй. За та гэлж тэгээд үзье гэж тороо хайсан. Тэгээ маш их загас барьсан гэж. Маш их загас барьсан. Тэгээ энэ түүхт яг бид нар анзаарах юм бол яг дахиад нэг яг энэ үйл явдал өмнө нь болж исэн байдаг. Бид нар Лук номын 5 дугаар бүлэг дээр үлээ очих юм бол тэрийг харж болж байгаа тийм. Тийм Лук номын 5 дугаар бүлэг дээр энэ түүх болсон байдаг. Тэгээ яг ямар үед болсон гэхээр Иесус дөнгөж нөгөө одоо Петртэй болоод босод Яков, Яахан нартай, Шавнартай та анх удаа уулзаад тэднийг дагалдагчаа болгож өөртөө дуудаж явах үед болсон. Яг энэ үйл явдал. Адилхан үйл явдал шүү. Яг энэ үйл явдал гэсэн. Иесус маш олон Генесарет нуурын ирэг дээр гэж хэлж байгаа. Яг тэр үед. Нуурын ирэг дээр байгаад хурсан олон сургаалуудаа айлдаад байжсэн чинь хүмүүс шаваад байсан гэж. Амар олон хүмүүс ингээд шахаад нуурлуу шахаад байсан. Тэгээ Иесус яасан гэхээр үгээ айлдаж дуусчаад Петрийн завин дээр суугаад эргээс жоохон олдчихаач би нэг жоохон хэлмээр юм ярмаар. Тэгээд нөгөө сургаалуудаа айлдаж дуусаад чи тороо хайдаа гэсэн. Яг ингэж тороо хай гэхэд Петр болоо босоо шавнар аль хэдийнэ шүнжэнгөө загас барих гэж үзээд юу ч бариагүй байсан уу яахгүй бас яг адилхан. Тэгээд яг тэр үед хэлсэн. Бид нар ингэ шүнжэнгөө оролцсон. Тэгээ юусоо юу ч баригдаагүй шээ. Та хэлж байгаа учраас бид нар хаяад үзье. Хайсан яасан. Асар их хэмжээний загас баригдаад тэд нар бүр тор мор нуугдахтаа тулаад нөгөө босод шавнарын ирээд хамттаад ирэг дээр гаргаад. Тэгээ яг энэ үед Петр нэг зүйлийг хэлдэг. Би бол нүгэлт хүн та намайг уучлаа. Та намайг орхиоч гэж. Харин Есүс тэнд юу гэж хэлсэн гэхээр бүү би чамайг юу болгоё гэсэн. Хүмүүсийн загсчин болгоё гэдэг энэ зүйлийг аль хэдийнэ өгсөн гэсэн юм байна. Би чамайг загас барьдаг хүн биш. Одоо харин хүмүүсийг загасчилдаг хүн болгоно гэж хэлсэн байсан. Харин яг үүнтэй адил нөхцөл байдал өнөөдөр яг энд болж байгаа байхгүй яг энэ болж байгаа. Маш олон загас барьсан. Тэгээ Есүс нөгөө баруун талтаа хайчаач гэл тэгэхээр нөгөө хүмүүс нөгөө тэд нар болох яг өмнөх шиг олон талаа марихгүйгээр хаяал маш олон загсыг барьсан. Тэгээд уг нь бол тэд чинь мэргэжлийн загсчд. Загас хизээ гарахыг мэддэг.
Хаана очивол яаж бариул бүгдийг мэдж байгаа. Тэгсэн чи ирэг дээрээс нэг нөхөр ш танигдахгүй нэг нөхөр юу гэсэн гэхээр баруун тал руу хайчих. Тэгээ хүмүүс би байсан бол гайх. Баруун зүүн ямар ялгаа байгаа юм. Тийм үстэй. Адилхан л замны хоёр тал шүү дээ. Бид нар шинжэнгөөл хайсан хоёр талтай хайсандаг баригдаагүй. Магадгүй тийм зүйл бодох байсан. Гэхдээ Шамнар ямар тааж эзний үгэнд ороод маш олон загас ирсэн. Тэгээ харин энэ үед Есүсийн хайртай шав гэж хэлж байгаа тийм. Юу гэж хэлсэн гэхээр эн чи эзэн байж тээ гэж. Эзнийг харж байгаа. Есүсийг таньж байгаа байхгүй шууд өмнөх үйл явдалтай адил зүйл болсон учраас. Эн чи эзэн байна. Тэр дахиад биднэрт гайхалтай зүйлийг үлдчихлээ гэсэн магадгүй тэгж бодсон. Харин Петр бас сонирхолтой хүн шүү дээ. Тийм яасан? Шууд л хувцаа ингээл бүслээ шууд ус руу өсөрч ороод нөгөө босдод нөгөө Шамнартай туслах мослох бол байхгүй заяа. Түүний хувьд л Есүс Христтэй шууд очиод магадгүй өвдөс өхрөөл хажууд нь байхыг л бодсон юм шиг байна. Заримдаа ийм хүмүүс байдаг шүү дээ. Зарим хүмүүс шууд ямар нэгэн зүйлийг бодохгүй үйлдэл гаргадаг. Петр ямагадгүй яг тийм төрлийн хүн бодохгүй. Яг өмнөх тэр нөгөө чихийг чавчдаг ч юм уу. Би таныг үгсэн ч тантай хамт үхэн гэж гэлдэг. Тэр зам дахиад байж байгаа байхгүй. Шууд усраг өсөрж ороо шууд очоо. Бусд нь болохоор яасан гэхлээр нөгөө загсаа барайл те тэрийг эрэг дээр гаргана гэл ингээл нухацтай магадгүй бодож байгаа. Гэтэ эзэн бүх хүмүүсийг хайрладаг. Петрийн хайрладаг, бусдын хайрладаг. Бид нар энэ текстийг харах юм бол тэд нар загас барихаар явсан нь буруу байсан юм а гэж Есүс ерөөсөө шүмжлээгүй. Тэ? Дээрээс нь Петр ус руу өсөрж байгаа нь зөв байсан, нөгөө хэд нь үлдсэн буруу. Тийм ерөөсөө сүмжил байгаагүй. Зүгээр л байгаагаар нь хүлээж аваад тэднийг яасан гэхлээр хооллож ундалж байгаа өглөө. Хооллож ундалж байгаа. Тэгээд бид нар яг энэ текстээс харах юм бол тэ бид нар магадгүй заримдаа ингээд нэг юм бодоод төлөвлөө тэрний хаараас тэмүүлдэг, явдаг, хийдэг. Гэхдээ эзэн чиглүүлдэг сонирхолтой. Сургаалт номын одоо юу гэх 19-ийн 16-гийн 9 дэх эшлэлээр хэлж байгаа шүү дээ. Юу гэдэг вүлээ? Тий, яг зөв. Ингэж хэлж байгаа. Би яг энийг цээжлэх гэж хэлж чадаагүй байсан. Амраг цээжлсэн. Утгыг нь мэдээд байгаа. Бид нар амьдралаа төлөвлөдөг. Гэхдээ эзэн чиглүүлдэг, тий? Яг Шамнарын хувьд яг ийм л үйл болж байгаа. Тэд нар яг тухайн үед яг юу хийх вэ, яах вэ гэдэг тийм сайн мэдэхгүйгээр зүгээр нэг зүйл төлөвлөсөн заа яв загас барья гэсэн. Гэхдээ эзэн чиглүүлж чинь энэ дотор тий. Явж хараас нь очоод нөгөө барихгүй байсан загсыг нь баруун талд нь хавьулж бариулаа тий. Тэгээ ийм замаар эзэн чиглүүлж ерөөж байгаа илүү гайхалтай. Тэгээ бид нар одоо ч гэсэн та нар яг 2026 оны ч юм уу ирэх өдрүүдэд бодож байгаа. Би ийм байна, иймэр байна. Гэхдээ эзэн дахиад сануулж байгаа. Эзний үхтэй ойр байгаад Есүстэй хамт байх юм бол амжилтыг олно гэж. Тэгээ Иохан номын 15-ийн 5 дугаар ишлэлдэр нэг зүйлийг яг дурдаад байгаа байхгүй тайлбар номууд дээр. Юу гэсэн гэхээр та нар надтай хамт байхгүй бол ямар ч шивлээ зүйлийг амжилтаа болгож чадахгүй гэсэн утгатай ишлэлийг хэлсэн байдаг Шамнартаа. Тэгэхээр Есүсийн Шамнарын хувьд эзэнтэйгээ үргэлж хамт байна гэдэг бол яг уу магадгүй бид өөрсдөө төлөвлөн гэхдээ эзэн сайн руу чиглүүлж биднийг зөв зам руу завж явах боломжтой чадамжтай тэр эзэн баг. Тэр эзэн баг. Тэгэхээр бидний хийх ёстой зүйл юу вэ? Төлөвлөгөө гаргахаар бол эзэнс асуу. Ярилц, залбир, гуй, тэ? Библи юу гэж хэлж байна? Юу нь илүү чухал вэ гэдгийг бодож төлөвлөх хэрэгтэй болж байгаа эзний үгтэй хамт. Тэгээ бид нар текстийн дараагийн хэсгүүдийг харах юм бол Петр мэдээж ус руу шумбсан, Есүс дээр ирсэн, бусад Шамнар нь хамагдмаа бариад загсаа чирээл ирэг дээр ирсэн. Харин нэг юм хэлж байгаа тийм. Анлаа. Харин бусад Шамнар эргээс холгүй 200 орчим тохой зайтай байсан тул дүүрэн загстай тороо чирсээр жижиг заваар ирлээ гэж. Тэд газар дээр гараад модны нүрсний гал дээр байх загсыг болон талхыг харав гэж хэлж байгаа. Зүгээр л талх загсыг харлаа гэж хэлээгүй. Модны нүрсний дээр байгаа гэж хэлж байгаа. Тэгээ модны нүрс гэдэг энэ үг өмнө нь бас хэлэгдсэн байдаг. Та нар санаж байгаа бол хаана лээ? Яг энэ үгэн дээр нэг бити ач холбогдол өгзөө. Нэг тийм чухал үг бол биш. Ямар тач Есүс Христийг загалмаа цовлогдох гээд баригдаад явж байхад Шамнар араас нь дагаад, Петр араас нь дагаад тэ яг нөгөө Петр Есүсийг үгүйсэх гэж байхад модны цогны нүүрсний хажууд яасан дулаацхаа зогсчихсон бохгүй юу өмнөх үлээлээр байх юм бол. Харин яг одоо энд болохоор Есүсийн одоо юу гэх Шамнартаа бэлдсэн хоолны тухай ярьж өдрийн өглөөний цайны тухай хэлэхдээ энэ үгийг дурдсан байгаа байхгүй. Тийм чухал үг бол биш. Гэтэ яг энэ нөхцөл байдал Петрт юу бодогдож ирсэн бол гэж бодож байгаа байхгүй.
Өмнө нь тэр яасан Есүсийг үгүйсгэсэн бол харин одоо Есүс түүнтэй харилцаагаас сэргийх гээд түүнийг гээд хайрлаад түүнд өглөөний цай бэлдээд иргэдээр түүний хажууд төлөө түүний төлөө сууж байгаа ийм үйл явдал харагдаж байгаа байхгүй зүгээр зурглан бодох юм бол. Есүс Христ иргэдээр очоод шавнырыг ирэхэд загсаач ирээд ирж яхад тэднээс урьтаад яасан байсан харагдаж байгаа вэ гэхээр аль хэдийнэ талах загас бэлдэж харагдаж байгаа. Аль хэдийнэ тагас болон залах үрг загас бэлдэж харагдаж байгаа. Яг эндээс бид нар юуг олж харах вэ гэхээр Есүс Христийн одоо ихгүй шавнартайгаа байгаа байдлыг харах юм бол тэр үргэлж үйлчлүүлэхийн төлөө биш нэг талаараа үйлчлэхийн төлөө ирсэн юм шиг харагдаж байгаа. Тэр даруухнаар бүр амилсан гайхалтай тэр одоо ихгүй Бурхны хүү шавнар дээр эргэж очихдоо бүр араас нь явж очоод дуудаад иргэдээр гаргаж ирэхэд аль хэдийнэ хоол цай бэлдээд тэгээд тэднэрт дүүс шавнартаа өгөөд ингээд харж ийм үйл явдлыг үзүүлж харуулж байгаа. Тэгээ Есүс Христээс бид нар суралцж болох зүйл бол зөндөө олон. Тэгээ хамгийн энгийн жишээ нь бид нар үйлчлүүлэхийн төлөө юу үйлчлэхийн төлөө байгаа юу гэж. Ирэх 2026 он магадгүй зүгээр чуулганд ирээд үйлчлүүлээд гардаг байсан бол магадгүй үйлчлдэг хүмүүс байя гэж бодоод би эзний төлөө хаанчлалын төлөө яг юу хийж болох вэ гэдэг талаас илүү бодож ивэл бас зүгээр Есүсээс суралцах зүйлийн тухай. Хаанчлалын төлөө би юу гэж болох вэ гэж. Тэгээ бид нар нөгөө Библи уншлагын хэсгээр хэлсэнтэй хамгийн нөгөө энэ дараагийн ишлэгийг харах юм бол Петр Есүс хоёрын хоорондох харилцан яриа явсан. Тэгээ Есүс Петрээс юу гэж асуудаг вүлээ? Чи надад эднээс илүү хайртай юу гэж асууж байгаа шүү. Эднээс. Тэгээ энийг заримдаа уншихаар энэ шавнараасаа илүү хайртай юу гэж унших гэдэг. Гэтэл яг үндэ харах юм бол эднээс гэж хэлж байгаа нь яг эд гэж байгаа нь юу юм бэ гэхээр тэнд байсан загас талах малахын тухай ярьж байгаа гэж харж байгаа байхгүй нэг талаар. Тэгээ яг тэгж асуусан хамгийн ихний асуултаа асуухтаа чи надад эднээс илүү хайртай юу гэсэн утгатай. Чи энэ дэлхийн амьдрал дээрх одоо идэж хөвмөс зүү хоолонд одоо юу байдаг энэ ашиг орлого одоо бизнес энэ хуучин амьдралын магадгүй эдгээр зүйлсүүдээсээ илүү надад хайртай юу гэж асууж байгаа Петрээс. Тэгээ Петр хэлж байгаа тийм ээ би танд хайртай гэж. Тийм ээ би танд хайртай. Тэгээ сонирхолтой нэг удаа асуугаа зогсоогүй яасан. Дахиад 2 удаа буюу 3 удаа асууж байгаа. Чи надад хайртай юу? Чи надад хайртай юу? Тийм бол чи хургнуудыг минь хариул, хандийг минь тийжээ гэж. Тэгээ Петр нэг талаараа юу хийхээ мэдэхгүй байжгаад нуур руу яваад загас барих тухай бодсон. Тэгээ эзэн араас нь очсон, дуудсан, үйлчилсэн. Тэгээ асууж юм. Тэгээ асууж байгаагийн үндсэн зорилго нь юу гэхээр чи өмнөх амьдралынхаа энэ хэм маяг одоо юу байдгийг те? Энэ зүйлсүүдийг илүү таммаар байна уу? Одоо надад хайртай сэтгэлээ илүүчлэмээр байна. Илүү таммаар. Хэрвээ чи надад хайртай сэтгэлээ нэгдүгээр тавьмаар байгаа бол би чиний юу хийхээ чинь зааж өгье гэж хэлсэн. Энэ бол бусдын төлөө үйлчлэл. Миний хариу хургнуудыг тэжээ, хандийг минь хариул буюу хаанчлалын төлөө үйлчлэл юу? Энийг нэгдүгээр тавиарай гэж хэлж байгаа. Тэгээ бид нар мэдж байгаа тийм. Зөндөө хоол ишлэл өгдөг шүү дээ. Эхлээд Тэнгэрийн хаанчлалыг хаа тэгвэл та нарт нэмж өгөх болно гэж. Гэх мэтчил. Тэгээ дээрэс нь юу байгаа тийм. Хаанчлалын төлөө амьдрал гэдгийг уриасан маш олон ишлэл байгаа. Та нар өнөө маргаашийн зүйлс бити санаа зов. Өнөөдөр юу идэх вүлээ, маргааш юу өмсөх вүлээ бити санаа зов гэж. Та нар хээрийн шуудыг хар, эзэн тэдний яаж хоололдгийг хар гэж. Та нар хээрийн цэцэгсийг хар. Соломон хаан сүр яруу алдартай байхдаа тэднээс илүү гой ганга хувц өмсөж чадаагүй байхгүй юу? Эзэн өөрийн бүтээлдээ санаа тавьдаг гэж. Тэгэхээр хаанчлалын төлөө буюу эзэн Есүс Христтэй хамт алхаж түүний төлөө амьдрмаар байгаа бол эзэн яах вэ? Таныг өрөөх болно. Танд хэрэгцээтэй өдөр үрээ чинь талахыг яах вэ? Өгөх болно. Яг л тэр нуурын иргэдээр шавнар загсны төлөө явхад Есүс хэдийнэ загс талах бариад очиж байгаатай адилхан эзэн та нарт юу н хэрэгтэй түүнийг зайлшгүй өгөх болно гэж нэг талаар харж байгаа. Тэгээ Петрийн хувьд сонголтоо хийх хэрэгтэй болсон тийм. Тэгээ бид нар мэдж байгаа Библиэлд нэг зүйл 3 удаа давтагдах юм бол яг тийм их сутгатай байдаг гэж. Есүс 3 удаа асуусан. Петр 3 удаа би танд хайртай гэж хэлсэн. Яг одоо энэ талаас нь харах юм бол Петр үнэхээр Есүст хайртай байгаа энэ үед. А өмнө нь 3 удаа үгүйсгэсэн. Гэхдээ 3 удаа үгүйсгэсэн гэдэг чинь тэр яасан? Үнэхээр үгүйсгэсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бидний ингээд яг хөө ийм савлгаатай заримдаа явааддаг. Бидний итгэлийн амьдрал яг ингээд заримдаа үнэхээр бурханд хайргүй юм шиг ингээл тий. Есүсийг дагахгүй байгаа юм шиг явааддаг. Заримдаа үнэхээр Есүсийг дагж байгаа юм шиг ингээл явааддаг.
Бидний яг ийм хэлбэлцдэг ер нь бол юм. Бид нар өөрсдөө найдах юм бол ер нь бол нэг амжилт олохгүй шүү дээ. Мэдрэмжэндээ нэг бол дээшээ явна, нэг бол доошоо савлна, яг бид нар шиг ингээл тий. А гэхдээ эзний бидний гэсэн хайр үргэлж тогтвортой байгаа байхгүй. Үргэлж анх дуудсан уу? Хизээч хайхгүй. Тань дуудлага өгсөн үү? Түүнийхээ төлөө заавал ашиглах бол. Тэр таныг уучлсан уу? Нэг алдаа хийм гутал хайргүй болчлаа гэж хэлэхгүй. Хайртай хэврээл байх бол. Тэр таныг аварсан уу Христээр дамжуул? Үргэлж л. Тийм тэгэхээр эзэн бол хувиршгүй. Тэгэхээр бид өөрсөдөө найдах уу, эзэнд найдах уу гэдэг сонголтоос харах боломжтой болж байгаа тийм. Тэгээд өөрсдөөсөө бас асуугаараа. Би 2026 онд эзний төлөө яаж хэрэглэгдэж болох вэ? Яг ямар үйлчлэл хийх вэ гэж. Тэгээ хамгийн энгийн зүйл байна. Ах トゥ усээ хайрл, эзэн бурхнаа хайрл, агуу захирамжийг үргэлж сан. Тэгээ сайн мэдээг бусдад түгээхийн төлөө яг хөө сэтгэл зүрх зориулалт гаргаж үйлчлээсэй гэж хүсэж байна. Амен. Хамтдаа эзний өмнө очиж залбирцгаая. Хайртай эзэн бурхан минь, бид танд талархаж байна эзэн минь. Тэгээд өнөөдөр та бас бидэнд ятгалга болон сануулж буй энэ үгсийн дагуу бид нэр яг Христийг даган дуурайж амьдрахад эзэн та бүх талаар туслаарай эзэн бурхан минь. Биднэрт бас алдаа оноотой зүйл байдаг эзэн минь. Гэвч бид таныг харах юм бол танаас өгөгдсөн өрөөлүүд нь бол тоолж баршгүй олон баг. Гэрээс нь эзэн өнөөдөр бас яг та хэлэхдээ биднийг бас яг хаанчлалын төлөө бас зориулалттай үйлчлэлтэй үйлстэй байгаасаа гэдгийг та бас урамшуулж ятгах байгаа учраас талархаж байна. Тэгээ бид нар яг энэ зүйлсүүдийг хийхдээ өөрсөдөө найдах биш харин тантай ойр байж танд найдах замаар эзэн минь яг гэрчлэлтэй итгэгчд байж сайн мэдээг тунхагладаг ярьдаг хүмүүс байж амьдрах боломжтой гэдгийг та бас сануулж байгаа учраас талархаж байна. Тэгээд эзэн минь бид өөрсдийнхөө эх он жилүүдийг буюу 2026 оныхоо итгэлийн амьдралыг тань даатгаж бидний эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.